Сайн бацгаана уу. За Бомбо 247 YouTube сувг байна. За сая гэр бүлэрээ Турк руу нэг 7 хоног хэртэ аялчаад ирсэн. За тэгээд энэ аялын талаар бас хүмүүс зарим нь асууж байна. Тэгэхээр энд мэдээлэл болох үүднээс бас бяцхан бичлэг хий гэж бодоод өнөөдөр бичлэгийг хийж байна. За юу гэдэг хаашаа явсан, хэдэн төгрөгөөр явсан. Тэгээд тэр үнэндээ юу багтаж байгаа ч гэдэг юм уу ингээд хүмүүсийн бас сонирхож байгаа асуултууд байна. Тэгэхээр тэрэнд нэгдсэн журмаар ингээ хариулт өгөх үүднээс энэ бичлэгийг хийж байна. За гэр бүлэрээ бол Турк улсын Анталия хот руу сая 5 сарын 4 сарын сүүлээр яваад ирсэн. 4 сарын 24-өөс 29-ний хооронд явчихв. Тэгээ нэг 6 өдөр орчим яваад ирсэн. За хүмүүс хамгийн их асууж байгаа зүйл нь хаана очив? Хоёрдугаарт хэдэн төгрөг болсон? Тэгээ юун дээр анхаардیں гэдэг юм уу? Иймэрхүү асуултуудыг маш их асууж байна. За Туркийн Анталиад бол нодлон жил очсон. Нодлон жил очихдоо бол хүүхдүүдгүй яг ингээд их нартайгаа бас найзтайгаа ингээд гурлаа очиод бас нэг 7 хоног ингээд бүх юм нь орчихсон юм all inclusive тийм буудалд амарсан. За тэгээд ямар байдгийг мэдсэн учраас энэ жил хүүхдүүдээ аваад илүү гоё хүүхдүүдийн юм тоглоомтой газар очиж амрыг гэд энэ жил явсан байгаа. За энэ жил бол Туркийн Анталия хотоос нэг цаг орчим яваад очдог. Алания гэдэг хотын ойролцоо Сипланат буюу Сидэн гэдэг нэртэй 5 хоттой буудалд буусан. За энэ буудлыг сонгосон шалтгаан нь бол хүүхдүүдэд тоглоомын талбай маш ихтэй. За ер нь ийш тийшээ гарч мөнгө үрээд байх шаардлагагүй. Дээрэс нь илүү тухтай байх юм байна гэдгийг судалсан үндсэн дээр бол энэ буудлыг сонгосон байгаа. За энэ буудлын үн хэд юм бэ гэж та бүхэн асууж магадгүй. За үнийн хувьд бол ер нь нэг хүний 10,000 орчим крон гэсэн үг. За 10,000 орчим крон гэдэг нь Монгол мөнгөөр за сая 500 орчим юм уу да. Чех улсаас шүү. Гэхдээ Чех улсаас гэдгийг анхаараарай. За Чех улсаас нэг хүний 10,000 орчим кроноор бид нар бол явсан. За энд юу орж байгаа гэж бодож байгаа болвол ирж буцах нислэг. За Анталиагийн нисэх буудал дээрээс таныг буудал руу хүргэж өгөх унаа мөн буцаж авах унаа орчиж байгаа. За өглөө өдөр оройн хоол орчиж байгаа. За бүх ууж идэх алкогольны төрлийн юм орчиж байгаа. За тэгээд бусад одоо шоу арга хэмжээ бүх юм нь орчиж байгаа. Тэгэхээр зэрэг энэ бүгдийг шууд ингээд нэг дор ингээд багцлаад ийм үн болгоод зардаг ийм аялын компаниуд байгаа. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол элдв худалдааны төв дотор ч юм уу эсвэл энэ тэнд ийм цистомны канцлерууд байдаг. Тэгэхээр зэрэг яг тийм газруудаар үйлчлүүлээд та бүхэн очиод хаана хэдийн хугацаанд ямар одтой ямар зэрэглэлийн ямар улс руу одоо ингээд бүх мэдээлэлүүд нь байгаа. Тэгээд тэрийг та бүхэн хараад авчиж болно. За бид хоёр бол хүүхдүүдэд зориулж илүү их буудлаа сонгосон гэж түр хэлсэн. За хамгийн анхаарах зүйл бол хүүхдийн тэр тоглоомын талбай хэр юм бэ гэдгийг сайн хараарай та нар. Тэр далаа дээр очиж байгаа учраас мэдээж юм хүүхдийн усан аква парк нь хэрэг те тэрийг сайн харж очиж сонгуул илүү зүгээр юм байна гэж бодсон. Ягаад гэвэл бүтэн 7 хоног хүүхдүүдтэйгээ хэрвээ та очих гэж байгаа бол хүүхдүүдтэй л ер нь захирагдаж амарж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүдийнхээ л одоо ая тохойг бас маш сайн хараарай гэж хэлэх байна. Хэрвээ магадгүй зүгээр найз нөхдөөрөө сайхан гоё шоудаад ингээд хөгжөнтэй байхаар очиж байгаа бол аль болох юм хөл хөдөлгөөн ихтэй ч юм уу те эсвэл баарнд орох гэж байгаа бол баар одоо тиймэрхүү зугаа зангилтэй хаана байж болох вэ? Тийм газараа бас илүү сонгох зүгээр. Бид хоёрын сонгосон буудал бол зүгээр хүүхдэд илүү хээлтэй амар юм байна. Хүүхдүүд жишээ тэнээд авахгүй, машины хөдөлгөөн гэж байхгүй, авцамын хөдөлгөөн байхгүй. Тэгэхээр зэрэг ерөөсөө буудлаасаа гараад зөвхөн усан парк, за далаа эрэг, за тэгээ хүүхдийн тоглоомын газрууд гэдэг ингээд бүх юмд байгаа учраас амар. За хоёрдугаар дараа нэг хэлэх юм бол энэ хоол нь багтцсан байна гэдэг бол маш амар. Ерөөсөө та ямар нэгэн
илүү мөнгө зарлагдахгүй. Хоол бол ерөөсөө хүснээрээ идэж болно. Өглөө өдөр оройн хоол үнэгүй. За орой 12 хүртэл бол бас оройныхоо хоолны үлдсэн хоолнуудыг ингээ шахаа тавьчихдаг. Тэгэхээр та бүр орой босон ч гэсэн хоол идэх боломжтой. За хоолноос хоолны хооронд бол жижиг ийм үдийн цайнууд үнэгүй. За кек одоо тийм Туркийн үндэсний ийм нөгөө юм төмөрн дээр шаарддаг тийм сэртэй эсвэл чихэртэй тийм идэх зүйлсүүд бас ингээ байнга ингээ бэлэн байж идэг, хүмүүс хийгээ сууж идэг. За маружин байна. Хүүхдүүд бол маружин маш их иддэг, халуунч байна. Тэгэхээр маружин бол 24 цаг ингээд баг нээлттэй хүснээрээ маружингаа авч идэж болно. За 24 цаг бүр амархуугаар ажилдаг юм баар байна. Тэгэхээр тэрэн дотор бол шөнө өрөө унтахгүй шоуд хийж байгаа хүмүүс бол тэндээ сайхан хөгжмөө сонсоод тэгээд коктейлээ уугаад ингээд сууж болно. За коктейл ихээр хийж өгч гин пип байна, вино байна, шотууд байна. Тэгэхээр ууж идэх юм бол ерөөсөө хангалттай байдаг. Тэгэхээр энэ талаар санаа зовох юм байхгүй. За энэ дээр нэг анхаарах зүйл болвол улирлаа бас маш сайн сонгох хэрэгтэй. Цаг агаараа сонгох хэрэгтэй. Цаг агаарыг бол таахгүй. Тэгтээ аль болох ийм бороо уур баг ордог салхи багтай дулаахан үед нь очих юм бол далайн ирэг дээр очиж болно. За бид нар бол яг 4 сарын сүүлээр очисон. За энэ үед бол яг жуулчдын сезон нь бол яг эхэлж яхахын яг өмнөх өдрөл бараг өмнөх 7 хоногт л очисон учраас ер нь бүх зүйл яг гоё. Хит их хүн бүр амар шаваагүй, бүр одоо нохоо гаслан гэж ярьдаг тийм амар халуун биш. Гэхдээ ямар ч дарах хүтэн байхгүй. Ерөөсөө яг ингээ бүх юм таарсан гоё байсан. Тэгэхээр ер нь бол хавар эсвэл намар явах юм бол илүү бас гоё байдаг. За хүүхдүүдгүй бол бас хэдэ 100-ны халуунч явсан бас болно. Гэр бүлэрээ очиж байгаа хүмүүст анхааруулах нэг зүйл бас нэгэн зүйл байна. За тэр бол анх буудлынхаа өрөөг захиалахдаа ямар өрөөнд авах вэ гэдгээ захиалах хэрэгтэй. Далаа руу харсан цонхтой өрөөнд авах юм уу эсвэл далаа руу хараагүй цонхтой өрөөнд авах юм уу гэдгээ эхнээсээ захиалахгүй бол хэрвээ далаа руу харсан цонхтой өрөөнд дүүрсэн байх юм бол танд тийм өрөө олдохгүй гэсэн үг. Тэгэхээр яах ёстой вэ гэхлээр эхлээд захиалга өгөхдөө далаа руу харсан цонхтой өрөөгөө тодорхой хэмжээний үнийн дүнд төлөөд нэм захиалж болно. Эсвэл магадгүй оцооно асуугаад сул өрөө байх юм бол нэмэлт төлбөр төлж болно. За дунджаар манай очсон буудал бол нэг 60-аас 70 евро төлөхөд бол далаа руу харсан цонхтой өрөөг бол захиалж болж байна лээ. Бид нарыг очиход бол шууд хойшоо одоо далаа руу хараагүй тийм цонхтой өрөө өгсөн байсан. За тэгэхээр бид нэр ингээд далаа руу харсан цонхтой өрөө өсч байна гэвэл нэмэлт төлбөр төлөө гэд тухайн үед нь төлөөд орсон байгаа. За бас нэг зүйл бол та бүхэн явхаас өмнө паспортаа шалгаарай. За паспортны Турк улс руу ороход паспортны хугацаа бас маш чухал юм байна лээ. За тэгэхээр зэрэг хамгийн багадаа 6 сарын хүчинтэй байж аж Турк улс руу ордог юм байлээ. За Турк улс руу ороход 6 сар одоо дотор ингээд хугацаанд дуусгаар те 4 сарын дараа юм уу 5 сарын дараа хугацаанд дуусгаар паспорттай болвол тэндээс нэмж ийм 150 еврогоор ийм одоо 30 хоногийн ч юм уу ийм виз даруулж ордог юм байна лээ. Тэгэхээр зэрэг энэ бол бас мэдж яхад илүүдэхгүй маш чухал зүйл. Тэгэхээр та хамгийн дөрөнд паспортаа шалгаарай. За тэгээд мөн үн ханшаа бодож байгаа болвол хэдэн үед очивол болохоор нь гэдэг сезоноо сайн судлаарай. За далаа руу харсан цонхтой өрөө авахгүй юу гэдгээ эртнээс бас бодоорой. За өөр анхааруулах зүйл гэх юм бол тэр буудалтай байж байхдаа өөр газрууд руу бас аялж үзэж болно. Анталия, эсвэл Каппадокио, эсвэл далайд доогуурсан бүх үйлчилгээгээд энэ бүгд бол тусдаа бүгд экстра буюу одоо нэмэлт төлбөртэйгээр явдаг. Тэгэхээр тэр таны буудалж байгаа буудалд чинь эсвэл буудлын чинь ойр орчимд ерөөсөө маш их тийм аялуулдаг газрууд байгаа. Тэгэхээр зөв аяллахаа газрыг сонгох хэрэгтэй. За тэгээд ажлаа одоо тэр амарж байгаа хоногоо сайн төлөвлөж чадах юм болвол гоё газруудыг бас үзээд ирэх боломжтой. Жишээ нь тэр нөгөө олон бөмбөлөг хөрдөг газар руу бол Анталиагаас жишээ нь яг дор хойш 2 өдрийн юм аялал болдог. Тэгэхээр 2 өдөр өөрөөсөө нэмэлт төлбөр төлөөд тийшээ явах уу эсвэл буудалтаа ингээм амар авчих уу гэдгээ та сонгоно гэсэн үг. За ер нь бол тип маш их авдаг улс. Тэгэхээр магадгүй 5, 10, 20 евро та ингээд зоосон хэлбэрээр аваа явчихад
таны ачааг зөөж байгаа хүнд, танд үйлчилж байгаа хүнд ер нь ингээд нэг 1 евро 2 евро өгөх байх юм бол маш их тийм гоё happy байхаар юм байна лээ. Тэрэн дээр бас анхаараарай. За дээрэс нь евро доллар аль нь ч байж болно, та гүйлгээ хийж болно. Эсвэл картаар уншуулад яваад байж болно. Карт бол ер нь хаасайг уншчин. Тэгэхээр зэрэг төлбөрийн тооцооны хувьд бол тийм байна. За тэгээд ерөнхий мэдээлэл бол юм байна. Өшөө асуулт авлах зүйл байвал комент хэсгээр бичээрэй. Тэгээд Бомбой өдрөвдлөөс сувгтай subscribe дарахаа мартав, комент бичихээ мартав. Бай. Дараагийн мэдээллээр уулзцгаая. Түр бай.